Хуучин утсаа өгөөд оронд нь шин загварыг авах боломжийг өнөөдөр Монголд зөвхөн Apple болон Samsung брендийн утастай хүмүүс хүртэх боломжтой. За ингэхдээ Mobicom-ийн харилцагч нь өөрийн биеэр төв салбарт утас дагалдах хэрэгслийг нь авч очин аль биесны засварын инженерээр үнэлүүлж тооцож хүнийг тодорхой болгох зэрэг алхмуудыг хийх ёстой байна. За үүний дараагаар шинээр сольж авах хуцаа сонгож үнийн зүрэг нь тодорхойлгоно. Үнийн зүрэг бэлэн төлөх эсвэл хуваан төлөх хэсгийг шийдэх юм. Ингээд шинэ хуцаа авна. Ингэж Mobicom-д хуучин хуцаа өгч шинийг авах нь хувь борлуулагчдад утсаа үнэлүүлж худалдаснаас хамаагүй өндөр үнэлэгдэнэ. Жишээ нь 256 ГБ багтаамжтай iPhone 16 Pro утсыг 1.8 сая төгрөгөөс 2.3 сая төгрөгийн хооронд үнэлүүлэн өгөх боломжтой байна. Харин шинэ утас худалдаа авахд тань зөрүү үүсвэл зөрүү төлбөрийг бэлнээр эсвэл 12, 18, 24 удаа хуваан төлөх боломж олгоно. Жишээ нь та iPhone 16 Pro 256 ГБ-тай утсаа 2.3 сая төгрөгөөр үнэлүүлээд дараагийн загварын мөн ижил багтаамжтай утсыг шинээр авч зөрүү төлбөрийг 24 удаа хуваан төлөх боломжтой гэсэн үг. Харин таны хуучин утас шинэ утаснаас үнэтэй үнэлэгдвэл зөрүүг бэлнээр танд өгөхгүй. Таны дугаар дээр илүү төлөлтөөр бүртгэх юм байна. За Apple брендийн хуучин загварын гар утсаа үнэлүүлээд Samsung брендийн шинэ загварын утас авах боломжтой. Үзэгч та хуучин утсаа өгөөд шинэ утас авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Mobicom-ийн 2222 дугаараас аваарай.